Сайн байна уу? Энэ удаа та бүхэнд мэдлэг бүтээгт хэцүү тогтолцоо нийцсэн сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх нь гэсэн сэдвээр лекц танилцуулахад бэлэн боллоо. За, лекцийн өмнө та бүхнээс нэг асуулт асууя. За, би энд хоёр утгыг бичиж харуулсан байна. Нэг нь бол синус 18 градус нь 3-ны 1 дээр нэмэх нь язгуурын дур 5 гэсэн утгатай тэнцүү гэж бичжээ. Дараагийнх нь 5-ыг 4-ийг 5-аар үржүүлэхэд 20 гарна гэсэн энэ тэнцлийг бичсэн байна. За энэ хоёр тэнцлийн алинд нь та бүхэн илүү ихтэй байна вэ гэдгийг асууя гэж бодож байна. Тэгэхээр мэдээж синус 18 градусыг төдийлөн тогтмол хэрэглээд байдгүй болохоор та бүхэн утгыг сайн чэйжлээгүй байж болох юм аа. Харин үржүүлэхийн хүүхдийг байнга хэрэглэдэг учраас илүү ихтэй байгаа болов уу гэж ингэж бодож байна. За ингээд дараагийн слайд нь явна шүү дээ. Дараагийн слайд нь явна гэж байна. Юу гэсэн бэ? Дараагийн слайд нь явна гэдэг гэж сууж авахгүй би зүгээр. Тийм. Чи хатуу шигч байна. За тэгвэл та бүхнээс дараах асуултыг асууя. Мэдлэг гэж юу юм бэ? Мэдлэг хэрхэн бүтээгддэг вэ? Мэдлэгтэй болсон нь хэрхэн мэдрэгддэг вэ гэсэн эдгээр асуултыг дэвшүүлье гэж бодож байна. Учир нь манай өнөөдрийн лекцийн маань сэдв мэдлэг бүтээгдэх зөв тогтолд нийцсэн сургалтыг зохион байгуулах төлөвлөх гэсэн ийм сэдвтэй байгаа учраас хамгийн гол асуудал болох мэдлэгийнхаа талаар та бүхнийг бас нэг удаа хэрэгцүүлэн бодооч гэж ингэж хүсэж байгаамаа. За тэгэхээр энэ асуултуудыг та бүхэн өмнөх туршлага өөрсдийнхөө ажлын юун дээр нөхцөл байдал дээрээ тулгуурлаад энэ асуултанд хариулаад үзээрэй. За эдгээр асуултанд хариулсны дараа та бүхэнд боловсролын сэтгэл судлал гэсэн энэ судлагдхууны талаар зайлшгүй холбож үзэх юм шаардлага үүссэн болов уу гэж бодож байна. За энэ боловсролын сэтгэл судлал гэдэг маань багшлахуй суралцгуудтай холбоотой бүхий л асуудлыг судалдаг салбар шинжилгээ ухаан байж байгаа. За энэ боловсролын сэтгэл судлалын үндсэн 3 судлагдхуун бол суралцагч, сурахын болон суралцахын онол, за тэдгээрийн уулзах газар болох хичээл гэсэн энэ 3 зүйлийг үндсэнд нь судалдаг ийм салбар шинжилгээ ухаан байж байгаа. За суралцагчийн хувьд бол танин мэдхүй ба хэлний хөгжил нь ямар байхын, хувь хүний, нийгмийн, ёс суртахууны хөгжил нь ямар байхын, за тэр суралцагчдын ялгаатай байдал гэж юу юм, суралцах ямар бэрхшээлүүд байж болох вэ гэдэг талаас нь бол судлаж байгаа. За сурахын онолын хувьд бол тэр сурахын онолын үндсэн чиг баримтлалууд, за үзэл баримтлалууд, за мэдлэг бүтээгдэх болон танин мэдхийн үйл явцын онцлог, шинж, бүтцийн талаар судалдаг ийм учиртай. За хичээл гэсэн салбар судлагдхууныхаа хувьд бол тэр хичээл дээр мотивац буюу сэтэл яаж үүсдэг, ямар үйл ажиллагаа хийх ёстой, ямар орчин бүрдүүлэх ёстой, за мөн ямар хэрэглэгдэхүүнийг хэрэглэж ямар үнэлгээг хийдэг юм бэ гэдэг талаар бол судалдаг байгаа. За тэгэхээр энэ бүх асуудлууд маань түрүүчийн та бүхний мэдлэгийн талаарх асуудлуудтай зайлшгүй холбогдож байгаа болов уу гэж ингэж бодож байна. За тэгээд өнөөдөр бас энэ лекцийн маань агуулга энэ боловсролын сэтгэл судлалын онолын үндслийг баримтлах учраас энэ талаар бол бид лекцийнхаа эхэнд дурдж байгаа юм аа. За
Тэгэхээр суралцагчийн ой ухааны загвар ямар бүтцтэй яаж ажилладаг вэ гэдгийг эхэнд нь авч үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ бол та бүхэн бас боловсрал судлалын ном гарын агуулгууд дээр энэ схемийг бол харсан байхаа гэж бодож байна. За энд байгаа энэ хамгийн ихний саарал шугамуд бол за эдгээр саарал шугамуудыг гаднаас орж иж байгаа мэдээлэл гэж ингэж ойлгоно. За тэр мэдээллийг бол хүлээн авах ойгоороо хүлээж авна. За тэгээд тэндээс бас тодорхой хэмжээний хэсэг нь алдагддаг. За тэрний дараа бол анхаарал. За тэгээд ойлгох хүртгээр ингэж шилжээд. За энэ одоо шат болгондоо бас мэдээллийн тодорхой хэсэг нь алдагдаа явж байгаа. За тэгээд ойлголтоороо ороод өөрийн гэсэн энэ бүтэц рүүгээ шилжүүлээд ажлын ойлоо дамжуулж байгаа. За ажлын ойгоос бол ямарваа нэгэн одоо бодлого байлаа гэхэд бодолтынх нь хариу гарч байдаг, бодолт нь хийгдэж байдаг, асуулт байлаа гэхэд хариулт нь гарч ирж байдаг. Ийм одоо онцлогтой. За тэгээд энэ ажлын ойн нэг өрмөц онцлог нь бол хязгаарлагдмал багтаамжтай байдаг учраас тухайн одоо асуудлыг шийдэх үед асуултанд хариулах үед, бодлогыг бодох үед шаардлагатай мэдээллийг урт хугацааныхаа санал хойгоос дуудаж ингэж хэрэгэлдэг. За урт хугацааны санал хойд бол маш олон удаагийн давталтаар тухайн мэдлэг болвол схем болж ингэж хадгалагдсан байгаа. За тэгээд энэ урт хугацааны санал хойн бас шинж онцлог шинж чанар бас байна. За энэ бол хязгааргүй багтаамжтай мөн одоо хэрвээ одоо мэдлэг мартаг тухайн одоо үүссэн схем маань одоо алдагдах, мартагдах юм бол буцаж сэргийх боломжтой байдгаар онцлогтой байдаг. За энэ бүх үйл ажиллагааныхаа зарчим онцлогийг одоо мэдэж байна гэдэг нь мета танин мэдхүйн одоо төвшөнд явагдаж байдаг асуудлаа гэж ингэж үзэж байгаамаа. За та бүхэн энэ талаар бас дэлгэрүүлж судлаж болно. Энэ одоо ном гарын агуулгуудад нэлээд одоо тусгагдсан байдаг. Жишээлбэл одоо би энэ схемийг авсан их сурвалжаа энд бол дурдж өгсөн байна. Та бүхэн эндээс бол дэлгэрүүлээд уншиж болно. За дээрэс нь бол бид нар бас мэдлэг бүтээгдэх үйл ажиллагаа маань хүний тархинд явагдаж байгаа учраас хүний тархины үйл ажиллагаа бүтэц ямар байх талаар нь заавал анхаарч судлах шаардлагатай байгаа. За та бүхэн бас багш мэргэжлийг эзэмшиж байх явцдаа хөтөлбөрийг судлаж байх явцдаа тэр хүний тархины бүтэц үйл ажиллагааны талаар маш нарийн судалсан байгаа. Сүүлийн үед харин энэ тархи судлалын шинжилгээ ухаан маань нэлээд одоо огцом ингэж нэлээд дэвшилтүүд гараад одоо энэ сургалтанд энийг бол анхаарч үзэх нэвтрүүлэх шаардлагатай нь бол харагдаж байна. За энэ одоо тархины зурган дээрээс та бүхэн тэр амигдалыг гэдэг энэ жижигхэн хэсэг дээр бол урт хугацааны санах хой байрлаж байгаа гэдэг бол мэдж байгаа. За энэ урт хугацааны санах хой бол бас тархины яс нэлээд гүнд ингэж байрласан учраас одоо үйл ажиллагааных нь зарчим нь бол нэлээд хожуу энэ мэдээлэл харилцааны технологийн хөгжлийн тусламжтайгаар сайн судлагдсан гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр одоо бидний мэдлэг бүтээгдэх үйл ажиллагаа маань тэр урт хугацааны санах хойд схем хадгалах энэ одоо зүйлээр л одоо илэрч байх учиртай юм байна. За тэгээд шинэ мэдлэг бүтээгдэх үйл явцыг бас саяын одоо хүний тархины үйл ажиллагаан дээр тулгуурлаад бас илүү энгийн байдлаар ойлгох энэ одоо жишээг би авъя гэж бодож байна. За гаднаас мэдээлэл ороод боловсруулагдаад мэдлэг бүтээгдэхийн процессыг одоо нэг барилгын мужааны ингээд ажилдаа зөөрлээд ингэж тайлбарласан байна. За тэгэхээр одоо энэ гарч байгаа схем маань шинэ мэдлэг бүтээгдэх схем байж байна. За энэ саарал өнгийн дүрснүүд бол өмнөх мэдлэг өмнө нь одоо үүссэн схемүүд байж байгаа. Тэр шинээр үүссэн хөх өнгийн схем бол хөх өнгийн дугуй бол шинэ мэдлэг байгаа гэж ойлгож болох юм аа. За тэгээд тэр саарал өнгийн одоо дугуйнуудыг тайлбарлсан байна. Харсан, үзсэн, мэдэрсэн зүйлс болон хувийн санаанууд өмнө нь бүтээгдсэн мэдлгүүд бол байж байгаамаа. За энэ бол бидний одоо материал гэсэн үг. Хэрвээ одоо мужаанаар аваад үзэх юм бол бидний барилга барих гэж байгаа материал маань гэсэн үг юм аа. За тэгээд энд конструктивизмын ясаар бол ассимиляц, аккомдас гэсэн хоёр юм процесс явагдах ёстой. За тэр бол одоо манай энэ барилга барих арга нь гэж ингэж ойлгож болно. За тэгээд өмнөх мэдлэг туршлага бол багаж гэж ойлгож болно.
За тэгээд тэр эргэцүүлэмж бол тэр одоо тухайн барилгыг барих ажиллах хичээл зүтгэл тэр зарцуулж байгаа хөдөлмөр нь бол эргэцүүлэмж гэсэн энэ тархины үйл ажиллагаатай бол дүүх юм а гэж ингэж одоо тайлбарлаж болох юм а. Тэгэхээр одоо бид нар нэг барилга барьлаа гэхэд ямар нэгэн материал байгаа түүнийг багаж хөөрөмжийн тусламжтайгаар тодорхой арга стратегиэр хичээл зүтгэл гаргаж иж барилгаа барьдаг. Түүнтэй нэгэн адилхан бид гаднаас ингэж хүлээж авж байгаа мэдээллийг өмнөх мэдлэг туршлага дээрээ тулгуурлаад ассембляц аккомодац хийх замаар мөн одоо эргэцүүлэмж төсөөлөл одоо хийсвэрлэлийг хийх замаар ингэж шинэ мэдлэгийг бүтээдэг байх юм байна. За тэгэхээр одоо энэ зөв тогтол маань бидний одоо байгууллагын математикийн хичээлийг төлөвлөх, зохион байгуулахад бол тодорхой хэмжээгээр одоо баримтлаж тулгуурлах ёстой онолын үндэс маань болж өгч байна. За тэгэхээр өмнө нь одоо тэр саяны схем дээр бол тэр ассембляц аккомодац гэсэн хоёр одоо арга замыг дурдсан байгаа. За тэр арга замыг одоо та бүхэн бас мэдж байгаа байх. Гэхдээ би энэ дээр математикийн жишээн дээр одоо тайлбарлая гэж бодож байна. Сэргээ санахад та бүхэнд хэрэгтэй болов. За тэр тархины урт хугацааны санах хойд үүсэж байгаа холбоос маань хоёр замыг одоо хоёр арга замаар үүснэ гэж ингэж тайлбарлсан. Тэгвэл ассембляц гэдэг маань за жишээлбэл 23 ширхэг ямсыг тоолохдоо хүүхэд нэг нэгээр нь тоолох энэ одоо үйл явцыг хэлж байгаа. Яагаад гэвэл тэр тоолох гэдэг санаагаа ойлгосон байгаа учраас 23 ширхэг юмсыг ингээд өгөхөөр нэг нэгээр нь 1 2 3 гэх мэтчлэнгээр 23. За тэгвэл ингэж тоолох маань ер нь бол тухайн хүүхдэд хялбарчлах арга зам байгаа учраас тэр тоолохынхаа дараагийн үе шат буюу юмсыг тоолохдоо ингэж багцалж тоолох энэ чиг хандлага тэмүүлж байдаг хүүхэд. Жишээлбэл 23 ширхэг юмсыг тоолохдоо 5 5-аар нь багцлах юм уу 10 10-аар нь багцалж тоолох боломжтой байдаг. Энэ одоо боломж руугаа хүүхэд олж хараад шилжиж байгаа энэ одоо үйл явц нь аккомодац гэж ойлгож болно. За энэ хоёр одоо процесс маань одоо яг бие биеийн руугаа ингэж шилжиж явж байж одоо тухайн мэдлэг маань бүтээгдэх юм боломжтой болж байгаа. Энэ одоо зүйлийг та бүхэн бол мэдэх байхаа гэж ингэж бодож байна. За хэрвээ ингээд яг энэ аль нэг одоо жишээлбэл ассембляц дээр нь ингээд тодорхой хэмжээгээр хүүхэд аккомодац руугаа шилжихгүй байгаад ах юм бол бас мэдлэг бүтээгдэхгүй байна. Дараагийнхаа шат руу шилжихгүй байна гэж үзэж болох юм. За энэ хоёр бол ингээд бие биеийн руугаа ингэж шилжээд ингэж явж байгаагаараа энэ бол бас шинэ мэдлэг бүтээгдэж байгаа нь бол илэрч байгаа ийм одоо зүйлүүдийг бол ажиглаж болох юм аа. За жишээлбэл одоо саяын схемийг бас яг байгууллагын математикийн нэг жишээн дээр авч үзье гэж бодож байна. Жишээлбэл одоо гурвалжны талбай олох гэсэн шинэ мэдлэг бүтээгдэх үйл явцыг одоо саяын онолынхоо үзэл баримтлал дээр тайлбарлая гэж бодож байна. За тэр хүүхдэд бол амьдралын туршлага байгаа. За гурвалжин гэж юу юм бэ гэдгийг бол мэдэж байгаа хүүхэд. За өргөн гэж юу юм? Тэр гурвалжин урт гэж юу юм? Тэгшүн цэгт гэж юу юм бэ гэдгийг мэдж байгаа. За тэгээд тэгшүн цэгтийнхаа урт гэдэг нь ямар хэмжээсийг нь хэлж байгаа, өргөн гэдэг нь ямар хэмжээсийг нь хэлж байгаа гэдгийг бол мэдэж байгаа. За мөн одоо төрсийн талбай гэж юу юм бэ гэдгийг бас мэдж байгаа. За тэгээд энэ одоо өмнөх мэдлэгүүдийнхаа тусламжтайгаар хүүхэд тэдгээрийг холбох замаар гурвалжны талбай гэсэн энэ одоо шинэ мэдлэгийг бүтээх энэ одоо үйл явцыг яаж төлөвлөсөн бэ гэдгийг дараах одоо үйл ажиллагааны төлөвлөлтөөр та бүхэнд одоо тайлбарлая гэж бодож байна. За миний энэ одоо слайд схемийн одоо энэ дүрснүүд маань бас зарим нь одоо хоорондоо холбоотой байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Өөрөөр хэлбэл тэр тэгшүн өнцөгт гэхэд бол тэр урт өргөн гэсэн ойлголттойгоо холбоотой. За тэр талбай тэгшүн өнцөгт гэсэн хоёр ухтнуудыг хооронд нь холбоход тэгшүн өнцөгтийн талбай гэсэн мэдлэгийг хүүхэд өмнө нь бол мэдэж байгаа. За эдгээр мэдлэгийг хооронд нь холбох, дуудах, ашиглах замаар одоо дараагийн гурвалжны талбай олох гэсэн энэ шинэ мэдлэгийг бүтээгдэх үйл ажиллагааг хэрхэн төлөвлөсөн байгааг харуулъя. За эхлээд хүүхдүүдэд одоо ийм одоо тарааж өгөх материалыг тарааж өгч болно. Ийм гео хуудсан дээр одоо гурвалжингуудыг зурчихсан
За эхний үйл ажиллагаа нь болохоор геохуудас дээрх гурвалжинг тэгш өнцөг болгон гүйцээ гэсэн даалгаврыг өгч байна. За тэгэхээр энэ одоо дөрвөн хөх өнгийн гурвалжинг хүүхдүүд тэгш өнцөгт болгож гүйцээх юм аа. Дараа нь тэр гүйцээгээд үүсгэсэн тэгш өнцөгтийнхаа талбайг олно. Яагаад гэвэл тэгш өнцөгтийн талбайг олох мэдлэг бол өмнө нь судлагдсан байгаа учраас тэр хүүхдүүд мэдж байгаа гэж үзэж байгаа. Дараа нь анхныхаа гурвалжинг тодруулж будна. За тэгээд анхныхаа гурвалжингийн талбайг тэгш өнцөгтийн талбай тусламжтайгаар олох боломжтой байна. Яагаад гэвэл энэ зурган дээрээс ингээд ажиглахад олох гэж байгаа гурвалжны талбай маань тэгш өнцөгтийн талбай нь яг хагастай тэнцүү байгаа. За энэ дүгнэлтийг гаргах одоо чиглүүлэг туслалцааг багш бол асуултаар, үйл ажиллагаагаар ингэж дөхүүлэх байдлаар бас хүүхдүүдэд өөрсдөө олж харах боломжийг нь бол олгож дэмжиж туслаж өгөх хэрэгтэй. За дараа нь дүгнэлт хийх нь. За тэр дүгнэлт маань гурвалжны талбайг болохдоо тэгш өнцөгт болгож гүйцээж байгаа. Тэгш өнцөгтийнхаа талбайг олоод түүнийхээ хагасыг нь авахд гурвалжны талбай үүсдэг юм а гэсэн гурвалжны талбайг одоо олж болдог юм а гэсэн энэ шинэ мэдлэгийг энэ үйл ажиллагааны тусламжтайгаар хүүхдүүд ухаарч за энийг одоо бас өөрийн гэсэн одоо үйл ажиллагааныхаа үр дүнд ингэж дүгнэлт хийж байгаа маань одоо гурвалжны талбайг олох гэсэн гурвалжны талбай гэсэн шинэ мэдлэгийг бүтээж байгаа энэ үйл явц юм а. За энэ үйл ажиллагааг төлөвлөхдөө тэр хүүхдүүдийн одоо яг өмнөх мэдлэг дээр нь тулгуурлаад тэр хуучин байгаа схемүүдийг нь ашиглаад өөрсдөр нь ингэж бүтээлгэх байдлаар үйл ажиллагааныхын дарааллыг тогтоосныг та бүхэн анзаарсан байхаа. За тэгэхээр энэ шинэ мэдлэг үүсч байгаа яг тэр процессыг хүний тархинд явагдаж байгаа тэр үйл ажиллагааг мэдрэлийн эсийн одоо бүр хэмжээнд одоо судлаачид компьютер томографийн тусламжтайгаар бас бичлэг хийсэн юм байна. За энэ одоо бичлэгийг цөмөрөө ажиглая.